Сүүлийн үед Facebook-т Бадмараг чулууны Ловрийн лайв дэлгэрээд байгаа билээ. Уг Ловрийн лайвд хохирсон хүмүүс цонги байгаа юм. Харин өнөөдөр манай нэвтрүүлэгт Ловр хийдэг хүмүүсийн арга гэр нь өөрсдөө гомдолтой байгаа хэмээн ярьцлага өгсөн юм а. За сайн байцгаана уу. Намайг Игэ гэдгээ 5 хүүхдийн хамтаар амьдардаг. Одоогоор 65 нас хүрч байгаа тийм хүн байна. Яагаад энэ хүү нэвтрүүлэгт хандсан бэ гэхээр манай том хүү өөnkөө маань хэл зэрэгт одоо хилмигдүүлээд одоо шоронгын хаалга татах дээрээ тулчаад байна. Учир юунаас болсон бэ гэхээр манай хүү чинь хамар ашааны баатаа танилээд жорлонгийн ухлаа ээжээ гэж яваад тгсэн хөөх юм. Тэгээд өдөржингөө гараа цэврүүтлээ жорлонгийн ухаж гад оройн нэрхтээ миний мөхүү чинь пицца, чикен, нөгөөний гоё ями жуусыг чинь гэ бариад ороод ирсэн. Сайхан байсан. 7 хоног энэ сайхан өдрүүд үргэлжилсэн. Тэгэл сайхан байж исэн чинь нэг өдөр л тэнгэр хөмрөх шиг болол цагдаа ороод ирсэн. Яасан бэ гэдгсэн чинь өөnkөө гэж хүн таних уу? Энэ хүн одоо Бадмаргийн Ловр хийж байна. Лайв Facebook дээр хуурамч лайв хийж байна гэл тэгсэн. Юу яриад байгаа миний хүчин энэ арын хашаанд жорлонгийн ухцгаагээ хэлсэн чинь яваад орсон чинь нөгөө баататаа нэлдсэн Бадмараг чулууны лайв хийсэн сууж байгаа байхгүй юу? Шороо ухсан 1 тэрбум шилжүүллээ энэ гэсэн. Миний мөхүү чи юу 1 тэрбумын хитэн тэгтэй гэж мэдэхгүй тийм гинэ хүүхэд аахгүй юу та. Тийм буруу юм хийж байгаа чи мэдэхгүй хүүхэд. Ёстон нэрэ санийг дагуул сарны гэрэл мөг дагуул могоо орлол гэдэг нь л одоо болчих шиг. Би бол баадад итгэсэн. Цаашдаа ер нь бол ийм алдаа гаргахгүй хашир сайн явъя. Муухай санаатай явъя. Тэгэд юуны өмнө Монгол улсын хэлийг хамгаалж байгаа хэл дээр зогсож байгаа зэрэг хүчин байгууллага цагдаа болон эмнэлэг сувилгийн ажилтнад төрийн албаны бүх хүмүүстээ баяр хүргэе. Нэвтрүүлгийн дундуур Игэ хамар хашааны баатагийн төрсөн ихч болох Шарковгийн хүнтэй утсаар ирсэн юм. Байна уу? За миний дөө энэ сурвалжлагын газар ирсэн байна. Миний дүү хурж ирээд яриа өгöd ушир зүгөө олол яадаг юм дээ. Танаа дүү баада чинь миний муу хөөг өөрөө татсан. Одоо тэгээд тэрийг нь одоо хэлүүлүүл яадаг юм дээ. Хуцаад байгаа уралцсан царайтай авгаа боч юм уу? Би чамайг алхнаа масгарцсан авгаа минь. Ийм л юм яриад байгаа хүн дээ. Нөхрийн дуудцаа одоо энд сууж байна. Та тэгээд нөхрөөс нь яриа авахгүй юу? Одоо тэгээ өөртөө хэрэгээ хүлээх байлгүй дээ. Улаана миний дөө нааш архин дууссан миний дөө. Архин дуус бол ихчтэй хэлээрээ авч өгөө шүү заа юу. Тэрээр хамсаатан болох Баадагийн эгч Шарковын нөхөр гэдэг хүн манай нэвтрүүлэгт ирж ярьцлага өгсөн юм а. Одоо юу ярих вэ? Яах гэдэг вэ? Миний дөө хэргийн талаар яриад миний дөө. Жорлонгийн ухаж исэн байгаа. Доошлох тусмаа жорлонгийн ухаж өөдөн болно. Ханаад урчдаг аюултай. Яа нахатаан бэ? Стайм хэцүүнаа дотор. Миний мөхүү чинь айгүй ээжтэй тустай. Миний муу ээж чинь ориг гутлаа өмсч үзээгүй ингээд надад чинь нөгөө тэр Jordan нэг билүү. Тэр гутлаа авч өгсөн шүү дээ. Тийм ээжтэй тустай. Тийм сайхан сэтгэлдээ ээжигээ хайрладаг, дөрүүн дүүгээ хайрладаг тийм хөөрхөн хүү. Инстад ажгүй шүүс. Иш миний мөхүү ч ёст. Арай болго эрэхтэл ээж яам юу гэж аваад ирдэг. Тийм хөөрхөн хүү. Энэ айгүй хөөрхөн савлгатай гоц. Би чи хаяад нэг гурлын элдвэр байхгүй манад чинь. Тэгээ хаяад энэгээр чи гурил мөрлөө хэлдээд хүүхдүүдэд бууз хийгээд өгчдөг. Арих авч өгөх юм уу? Авч өгнө. Их чинь хоёр шиг яриг авч өгнө ярьсан штэ. Бүгдээ чаалж. Өдөө мөглөнөж яах. Бидний миний чиг зовоогоод. Мөө ээжээсээ л уушлахгүй да. Өөр би хинээс ш гойдгийг ер нь. Тэгэд миний хамгийн том дүү болох отгоо. Чи одоо энэ гэрийн том ахын шүү. Чи ахыгаа орлоо шүү. Хэдэн жилд. Одоо тэгээд дүүнөртөө бүгдэнд нь хандаж идэхэд яаж ч ядарсан. Яаж ч өсөжсэн. Ми дүүнөр 5 цул идэж доош орвоо. Ми дүүнөр босоод ирээрээ. Ахыгаа гараад ирэхэд 4G класстай. Ахыгаа хутна шүү. Окей? Peace. Ер нь бол нэг нь хэрэгээ даах хэрэгтэй. Мөргүү алт
алдсан байгаа шүү. Тэгээд ороод жагаал шичих сайхан байхгүй шүү дээ. Юу хүмүүс ханана Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагч тусалч ус ороогүй 100% NFC Yami Juice юм. Тэрээр шилэн савлгаатай хөнгөн цагаантагтай тусалч ус ороогүй Yami Juice. Бүх сүлжээ дэлгүүр болон жижиг дэлгүүрүүдээр бүгднгээр нь зарагдаж байгаа ундаа юм аа. Ер нь дахиж одоо энэ Yami Juice-ыг угаач үгүй ч тийм сте. Амьдрал энэ Yami Juice шиг амттай штэ. Дүүнраа ээжтэй байнга нэг өгч гараа. Ээжээ та байнга яаж чадсан энэ Yami Juice авч ууж гараа. Өөр ирээд тайхан байхгүй. Энэ сэтгүүл жоох яасаа өөрхөн ох юм бэ? Энэ манай өөnkөөдө танилцуул их сайхан хосоод гарандаа гэхгүй. За тэгээд Монгол түмнээсээ одоо хүсэх юм гэх юм бол одоо би одоо 65 хүрж байгаа. Одоо өгшөж өгч байгаа хүн. Одоо хэдэн хүүхдүүд маань одоо идэх хоолчгүй болж гин. Одоо нөгөө миний хийж өгдөг байсан 5 цулыг маань одоо голж гин. Нөгөө пицца чик дээр нөгөө 7 хоног идсэн чинь нөгөө пицца чикний надаас нэхэд идэг. Одоо мөнгө төгрөгчгүй болоо одоо монголчууд минь одоо миний хүүхдүүдийн пицца чикинг одоо авч өгөөч гэж одоо хүсэж байгаа. Тэр нөгөө Yami Juice мөсийг нь одоо хайлтх саваар нь тэгээ бөөмбөнд нь сайхан явуулаарай гэж одоо хүсэж байна. Игийн одоо Монгол түмнээсээ та нар одоо залуу хүмүүс үзчихэвэл одоо над шиг одоо ихтэй байлгүй, ээжтэй байлгүй. Ловер хийж хүнийг хохирсон бол хохирлыг барагдуулж хуулийн хариуцлага хүлээх ёстой билээ. Үрээгийн хийхин сэтгэлийг ойлгох хэрэгтэй ч уг хүүхдийг ингэж өөгшүүлэх хэрэггүй л болов. Үзэгч та бүхэн минь үнэн зөвийг шүүн тунгаар үзье.